Гэх шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9-р сарын 1-ний өдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 төсвийн хүрээний мэдээлэл 2027-2028 төсвийн төсөөллийн тухай хуулид өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь хэлцүүлгийг улсын их хурлын чуулганы 2025 оны 11-р сар 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж 3 дахь хэлцүүлэг бэлтгүүлэхээр төсвийн болон эдийн засгийн байнгын хороодоо шилжүүлсэн. Байнгын хороод 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн 3 дахь хэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64-р зүйлийн 64-1-ийн 4-т заасны дагуу явууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 төсвийн хүрээний мэдээлэл 2027-оос 2028 төсвийн төсөөлийн тухай хуулид өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дотоодын нийт бүтээгдэхүүний бодит төсөлтийн хэмжээг 2026 онд 5.7%, 2027 онд 6.3%, 2028 онд 6.5% байх. Хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2026-нд 7%, 2027-нд 6%, 2028 онд 50% байхаар тооцсон. Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд уялдуулан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2026 онд 31,930 тэрбум төгрөг, буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 31.2%, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 32,980 тэрбум төгрөг, буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.2%, нэгдсэн төсвийн суур тэнцэл 2,8070 тэрбум төгрөг, буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2%. Засгийн газрын үрийн хэмжээг 51,200 тэрбум төгрөг, буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-тай тэнцэхээр байна. Нэгдсэн хуралдааны 2 дахь хэлцүүлгээр олонхын санал дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган 3 дахь хэлцүүлгийг бэлтгэсэн төсөл болон төсвийн болон эдийн засгийн байнгын ороодын хамтарсан хуралдаанаас гаргасан танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-2028 төсвийн төсөөлийн тухай хуулид өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дахь хэлцүүлгийг явуулсан талаар төсвийн болон эдийн засгийн байнгын ороодын хамтарсан хуралдаанаас гаргасан танилцуулгыг хэлэлцэж шийдвэрлэхийг та бүхнээс хүсэж байна. Баярлалаа.